Зя дараагийн бичлэгэд давтаа борил яаж юм? Таавал чарж индаа би бол. За тэгэхээр бид хоёр өнөөдрийн бичлэгээр энэ шинээр гарсан Forge-ийн талаар тайлбарлана. Ерөнхийдөө дундаас бага шатных юм уу да мэдэхгүй. Ямар ч тач 2 дугаар айлын дээр дөнгөж ирсэн хүмүүс тайлбарлах бичлэг. Харин 2 дугаар айлын дээр ирээд дуудаж байгаа хүмүүс бол дараагийн бичлэгэнд орох хүмүүс эсвэл энэ бичлэгийг үзээд ерөнхийдөө хуучин алдаага санах байх гэж найдаа. За тэгээд ерөнхийдөө бол чи энэ хавь төрн тэгээд энэ хавьд үлээ энэ хавьд төрдөө. Эргэж энэ хэсгийг мэдэхгүй бол жоохон бичлэг гүйлгэж ярив за. За тэгээд ийшээ урагшаа явах юм бол Сенсей Моро тэ яар гэж хэлнэ. Тэгээд Сенсей Морото яриад ерөөдөө квест аваад нөгөө ямар нэг юм task mask аваад Captain Rowan руу очино. Тэгээд G8 ингээ сонирхож болно. Тэгээ одоо энэ хоёр сэлэнтэй энэ яг юу вэ гэж бодож байгаа. Тэгээ бас чи нэгдүгээр айланд дээр нөгөө зэвсэг зарах нөгөө Pickaxe зардаг юмнууд байхгүй харж байгаа. Тэгсэн чинь энэ хүнтэй ярьсан чинь энэ хүн болж таарсан. Ерөнхийдөө өөрчлөгдсөн. Дээр нь ингээд хоёр сэлэм ингээд кросс зэм хэлбэртэй байна шүү. Бас Pickaxe ээжүүд байгаа тийм. Ерөнхийдөө ойлгохтой. Яг чинь хоёр. Биш энийг байна. Хоёр. Стабин. Өмнөх хүн яасан бэ? За тэр чах уу. За тэгэл энэ аваар ингээ яваал тэгэл юмнууд авчаал. Чи ингээ шууд тойрж явах. Бүр тойрж явах гэж магадгүй аймаа удаад ингээ тойрж яваад тэг шаардлагагүй дөнгөж ирсэн хүмүүст бол дөнгөж ирсэн бол нэг юм can шиг нэг юм байдаг. тэг яг ингээ төрөөд ийшээ харахаар энэ can байгаа. Тэгээ энэ дээр бол чаа гарлаж өгөөд ийшээ үрж ирнэ. За тэгээд Captain Rowan-тэй яриад ерөөд бол одоо миний хажууд quest авах юм уу? Captain Rowan 4-ний quest дээр бол минийх жоох их байгаа. Иннээс тэ мэдгүй. Тэгээд ямар ч тач тэгээ чи ороод энэ аваа сонирхоод энэ скелетнуудыг гайгүй чадчих магадгүй. Тэг ингээ яваад эхнийх дээр чи ингээ салт руу авах мухаад quest-ээ бийтүүлээд нэг юм хэлбэрэн би өмнөх бичлэгэн дээр Eternal-ийн нэг navigation ирж байсан. Тэр бичлэг дээр Grove Garden дээр фарманд танилцуулдаг хоёр тэрүүгээр бас би бичлэг энтэй зүг. Энэний бас admin war дээр орсон плантуудыг харуулахгүй бол над дээр байхгүй байгаа. За тэгээд Eternal зүүн тийшээгээ яв гэсэн. Одоо би Eternal-ыг хэлэх үү? Энийг авчих. Алгуул. Чи яаж байгаа юм бэ? Eternal-ыг хэлэх гэж байгаа ч. Тэгээ энэ ингээ чи өглөө явах юм уу тийм нэг Axe skeleton гарч ирнэ ингээ бүр ил өвчрэг skeleton-ууд гарч ирнэ. Тэгээ зүүн хэсгийг ерөнхийдөө бол ухах гэж хэлсэн Eternal. Гэхдээ бит хоёр арай өөр төлөвлөгөөтэй. Би анх ийшээ ороо бит хоёр ороо булаацалдаг байжаад тэгээ би хичээлтэй үеэр орой орж яхад би баруун тал руу орсон. Захын баруун тал би эсэргээр мэдчихэна. Хаяа. Холвай скил ятангва. Би той ингээд юм хийхгүй байх юм ингээ харахад жоо эвгүй байгаа. Тэгээд команд ирчихээ. Яг юу quest биелүүлж байгаа чинь юм хийж байгаа. Бичлэг Forge юм хийж байгаа бичлэг хараагүй. Команд ирчихээ тэгээд би хоёр угаасаа тэрийг хараад хийж байгаа гэсэн. За тэгээ энэ хэсэг дээр амберт ярьж болно. За тэгээд чи энэ баруун талаар орсон. За баруун талаар яаж орох вэ гэдгийг бас харуулъя. Ишээгээ төлөвлөгөө. Би бүр одоо ингээл энэ байгаа. Тэгээд орж ирэнгүүт нэг юм сайн гардыг хэрэв хаана. За чи шууд энэ агуу руу ингэж орно. Ийш орж ирэх. Агуу руу ингэж ороод одоо миний стамина багасаад байна. Ингэж ороод одоо би удаанаар явж үзүүлье. Ерөнхийдөө бол миний сонгодог зам бол энэ хэсэг. Тэгчээ шууд баруун талаа бараадаа явж байгаа. Энэ наад скелетны арай их төрдөг энэсээ. Тэгээд энэ дөрөв энэ гурваа тойрол маань хийх юм дөө.
За би одоо тэрийг дараа нь тайлбарлалчин. За тэгээ энэ амбер гэсэн хүү харагдах юм бол энэ хэсгийг сайн авахаараа энэ нэг басалт кор байна, энэ нэг байна. Тэгээд чи бүр энэ хэсгээр нь явахгүйгээр энэ хэсгээр нь яваад замдаа энэ скелетон алаад тэгээд энэ хэсгийг байн ухаарай. Ийшээ битгий орж байгаарай. Би ийшээ орж нөгөө defect skeleton алуусан. Чи ерөөхдөө үгүй гэртээсэн бол орж болсон шүү дээ. Энэ хэсгийг ухаад тэгээд би орчихсан тусаарай. Айда би. Тэгээд дахиад ингээд тойроод ухаад авах ерөөхдөө бол grind болно. Харин чи бүр ерөөсөө тэгж хөдөлгөөргүй зүгээр баймаар байвал чи саяны миний зааж өгсөн энэ хоёртой хэсэг дээр энэ хэсэг дээр grind л одоо ингээ энэ хоёр ухаж ин эсвэл энэ цаашаа яваад за чи ингээ цаашаа зүүн тал гэсэн үг. Одоо чи вэн авах молог байгаа. Энэ хаваарсаа авахаараа миний гэрэл амир байна. Би гэрлээ кюблет. Мен центр нин байна. Дээс нэг заахын блок ухтай нэг газар байдаг юм шиг байна. Тэрийг төшөө болохгүй тайлбарлаа. За одоо ингээ гэрэлтэй боллоо. За тэгээ энэ аваар явж байхад ерөнхийдөө бол энийг шийдтэн байгаа жоохон сохор. Миний хувьд амар сохор. Намайг нэг их ондоггүй. Намайг зүгээр снайпер скоп хайж Намайг бол ондоггүй. Жоохон залхуу юм шиг үл. Байжууд нь баг доор ухчихсан. За тэгээд за чи ингээд амар сайн хэлсэн. Одоо над чиг ингээ аркейнтай болсон ч юм уу. Тэгээд арай гайгүй пикакстай болсон тохиолдол. Миний хэлэхээр бол олон нийтийн серверт энэ дээр ингээ хүмүүс их грайнддаг одоо ингэ зогсцсон. Тэгээд ерөөхдөө бол би одоо ухаад тийш ингээ орчих. Ерөөхдөө бол чи private serverтэй ч юм уу. Одоо ямар нэг одоо бит хоёр private server дотор байна. Тэгээд орч чаддаг болох юм бол энэ хайп дээр ингээ грайндалч болно. Үсэрч. За нээчүүд гараад ирлээ. За тэгээд энэ нэг титаниумтай лагийг болоо тайлбарласнаа сугаа. За ингээд зааш ингээд орно. За тэгээд ийш ороод Reaper байна, slime байна. Одоо энэ ингээд slime байна. Эргээд бол чи elite rogo skeleton хаач байгаа. Тэр лаваар битгий ороор лава damage өгдөг шүү. Эргээд бол тийм жавж байгаа нь харагдаж байгаа бох. За ерөнхийд бол тэгээд нэг ороод авах шаардлагагүй. За тэгээ энэ бас нэг сохор шийдтэн байна. Энэ намайг оноо. Туслаа. Давид тоо тэрийг Demon нөгөө pickaxe энэ дотор байгаа шүү манайха. Энэ дотор тэр Demon class-д ордог шүү ерөнхийд бол орж болдог. Эсвэл юу хэрглэж ордог үл ямар ч тэгээд санагдаж байна. Тайлцсан бахаалаа тэр баг. Юу л глич. Одоо ингээд чи энэ авийг ухаж болно. 50 энэ байхгүй бол за би сэтх damage болчихлаа. Тэр жаахав. За санийхыг бол ухаж чадна. Би одоо ухмаарг байна. Залхуу урч байна. Яа тэгвэл нэрхэд бол та нар мэдж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол тайлбарлаж өгөх юмнууд зөндөө байгаа. тэрийг дараагийн биш. Quest-үүд ямар хөө quest авбал илүү дээр вэ? Ерөнхийдөө бит хоёрын зүгээс за одоо тэгээ ихний Island Rovч би та нарт Lucky Block байдаг газар тэгээд тийм их юмнууд хэлж өгнө. Тэгээд би нэг юм хэлмээр байна. Та нар яг ингээ анхудаага тоглож байгаа бол Bananite гэдэг орыг бити ашиглаарай. Одоо би та нарт олж өгье. Одоо энэ индекс дотор байгаа индекс дотор энэ нэг Bananite гэсэн юм эрнээс бусад юмар ерөөхдөө бол Forge дээр ашиглаж болно. Ерөөхдөө бол юу ч байсан хамаагүй. Тэгээд ерөөхдөө бол ийшээгээ ордог байгаа. За та нарт гээс харуулаад. Ерөөхдөө л ийш ордог. Жохо хэцүү орд юм. Би бол нэг их орж чаддаггүй юм. Аа. Legendary унгаачлал маань хүн томорж байна. Би өөрийнхөө харуулах уу? За ерөөхдөө л ийш ордог би орж чаддаггүй. Манайд замдраа. Яа, наадах юм аа. За минут их зарцуулдаг байгаа ишиг орхож. За би орчлоо.
За ингээд сая орсныг харсан бол гулгаж ордог байгаа. Тэгээ бүр доошоо унаа ийм lucky block хийсэг байгаа. Тэгээ lucky block унах юм бол онж мунаа хож мохох юм бол би нэг ийм илт хийсэн. Нэг ийм илт нэг ийм амар муу зэвсгэлтэй. Уг нь баймар сайн ороор хийсэн. За тэгээ нэг тиймэрхүү тэгээ ийшээ жоохон гарч чаддаггүй. За тэр жаах. Нэг тиймэрхүү. Тэгээд лайк болон subscribe дараа комент дээр ямар нэгэн асуух зүйл байвал хэлээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр бид хоёр өөрсдөө хувьас ямар quest апплод идүүдээр тэгээ юу хийвэл арай хурдан өгчих вэ гэдгээ бид хоёр өөрсдөө хэлнэ. Тэгээд дараагийн бичлэгэндээ уулзъя. За баярлалаа.